Ойр жирэн та нараар сонин сайхан юу вэ? Хаагур юу хийгээд яваад байна? Би ажлаа тарж ирчээд арайныхаа хоолыг хийх гэж байна. Энэ хоолыг хүмүүс бол тактуритан гэдгээр нь мэднэ. Гэхдээ бид хоёр бол так гэж дууддаг. За нэг 7 ширхэг буглаг байна. Ер нь яг болно. Ягаад гэх юм бол шингэн хоол болохоор маргааш ажилдаа авч явахгүй. Халуун савнд авч явах чинь нэлцаагаад амар муухай болчихт юм лээ. Тийм болохоор шингэн хоол авч явахаа бөөр болцсон. Өнөөдөр нэг эвгүй өсгөдөө гутал өмссөн чинь ажлаасаа наашаа таксидэж ирлээ. Уг нь бол би яг ингээд нэг замаараа нэг газраас нэг газар хүртэл яг нэг маршрутаар явж байгаа штэ. Тийм ах чи одоо байнга ирдэг 4.3 км маань сунаад одоо 4.8 болчихчих юм бах та. Жил километр нь 3000 болцсон хэцүү байна. Хаал автобусанд үгээ шахталцаал хэрэлдээл хулгаар дээрээ гიშгүүлээл түгжирч ирнэ гэхэр чинь 1 цаг 30 минут болдог байхгүй юу. Тэгтэл яаж игээд таксидэхгүй автобусанд л явсан дээрлээ. Саяны үнэхтэй намайг бол яалтчгүй лойрцсан баха. Би тэгээд яг нэг чимээгүй бууд юм уу гэснээр бас дургу өрөөд уг нь 4.3 л байдаг юм л та. За гэснээр шилжүүлсэн за. Би үнэхээр тэгж өгмөргүйсэн бол зүгээр л би юу яриад байгаа 4.3 гардаж 500 м сунчгүй гэж хэлэх хэрэгтэй байсан уу? Та хэд зөвлөн хэрэлдмээргүй өдөр байдаг штеп. Гэтэ хэрэлдмээргүй байсан гэсэндээ бас арайч хар цагаан дуугүй бол байж чадахгүй байгаа юм. Сүүлд нөхөртөөгөө хамт ингээд бид хоёр UB Capital явж яваа. Тэгсэн чинь нэг ах хэвчээ ярьж алдчихна. Зүгээр орж ирвэгүй юу ингээл нэг таньдаг хүн шиг яриад эхэлдэг ах нар байдаг штеп. Яг нэг тийм ах байсан за. Тэгэл за одоо бензин олдохгүй өстэй таксинуудын газар нэмэгдэж ийн 3000 болж ийн ахнастай UB Cap хийгээд өстэй болоо л байна мэ гэж ярьжээ. Тэгснэ удалгүй хахад нэг хүнтэй уцаар ирсэн. UB Cap хийгээд ашиг алах гэл. Өстэй нэр хөгшин хүмүүс авахар чи амар хэцүү штэ. Аль хэдийн 2500 бүр болчоод ах чи 2000-аар явах гээд арайд идэг. Тэгээд за энийгээр жоохон түгжрээ багтай зам байна. Энийгээр аймаа гингүүд миний мэддэг замаар яв. Тэгтээ тэргүй угаасаа 2000-аар чинь бодоод өгнө гэдэг мэддэг гэлцээ. Тэгснэ бид хоёр жоохон ям ярьж явах гээд байна гэдэг нэг сугталцаа 2 авгаа орж ирэх юм бол дуус муус гэлцэн штэ. Тийм жижигхэн ийм цүнх үүрсэн жоохон окточ өстэй амар юм бэлээ. Ахын дураа би замыг мэдхгүй байна. Хаагур явдсан ингээл тэгэнгүүт UB Cap байгаас тэ мэп хараад яваач гэдэг гэлцээ. Өстэй би чи өдөрт 10 хэдэн хүмүүн аавн за тэгэнгүү зарим охтууд нь орж ил ахаа шоудах гээд байгаамаа. Одоо айгуул 2 хойшуур идэхгүй бол гэлз юу чинь масар чин гэ тэгээд ингээд надад нэг хойшураа өгөө тэгээд нөгөө охин чинь нэгийг нээдэ бас өөр хэмтээ хуваагаа тэгээд иддэг гэл амар сонирхолтой тийм UB Cap жаахтай яриа өрнүүлээ. Зарим гарууд нь орц руу орох гэхээр зай байхгүй ч гэдэг юм. Одоо жишээлбэл манайхыг тийм байхгүй. Тэгэхээр яг наашлах гонтрогдггүй яг ирээд ав UB Cap байгаас тэгэл хүмүүс тэгдэг мэгдэг гэлзээ. Ингээд над дээр ингээд нэг муухай UB Cap-ууд ирж мэрэл өөрсдөө л эхэлж муухай харж байгааг бол би тийм жижиг шажиг гуйлт мөлт тэ эсвэл тийм ойлгож болохгүй юм дээр бол тийм амар муухай харж үзээгүй. Мэпэ хараад явчих наашаа яриа заавал аав мав гэж бол үзээгүй за. Тэгснэ бас ах тэгэл хайда бас зүгээр гар мараа өргөсөн хүмүүсийг тэгэл замд тааралтуул аав штэ. Нэг жоохон дуугаа юм байх юм бол 3000 гिचээл хил амтай баг юм болоо боли 2500 гэл явдаг энэ төр гэсэн за. Тэгэхээр бас хил амтай байх нь ч зөв юм шиг. Тэгээд тэгснэ 3000-аар яваад энэ за угаасаа 3000 болцсон юм уу бүр. UB Cap 2000 болцсон. Гэхдээ надад бол яалт UB Cap-ээс илүү гараа бариа таксидсэн дээр байна. Ягаад гэх юм бол наашаа ирэхэд чи одоо жишээлбэл бүх ажил 6 7 8-аас тарж байгаа штэ. Тэр үеэр яг такси барих гэхээр ачаал үеэ 3000 төгрөг нэмэгдэнэ. За тэгээд дуудлахын үн гээд 3000 төгрөг тэн дээр нэмээд километрийн мөнгөнд дандаа ингээд 500-аар нэмэгдээд явна гэхээр би нэг 2 удаа яг UB Cap-аар гэртээ ирсэн бараг 20000 төгрөг болсон. Сая километр нь 3000 надад бодоод тэгээд 500 м үн илүү авсан чи 5000 төгрөгөөр хямдхан байгаа байхгүй юу өдөр гараа өргөд явахаар. Тэгэхээр UB Cap журна хэцүү л болчиход байна да. Бас нэг аюулгүй UB Cap-тэй ч бас таарад байсан юм байхгүй. Эвгүй хүмүүстэй бол таарч лээ. UB Cap-ны гомдол угаасаа хүлээж авдаггүй юм шүү дээ. Та хэд ер нь тактуритан хийхдээ ингээд энийг хийхгүй бол тактуритан биш гэсэн юм байдгүй. Өнөөдөр би ажлынхаа охинтой яриа байжсэн чинь аав нь тактуритан хийхдээ алимны зүү хийдэг гинэ. Тэгээ би өстэй алимны зүү хийдэггүй штэ гэсэн чинь амар гайхаадсэн заа.
Би болохоор такториктантаа заавал өндөг хагалж хийдэг. Тэгэхээр шүлэн яг гоо тийм өтгөн халуун огт шүл гарч байгаа юм шиг санагддаг. Тэгээ би тийм үү би алюминий цугаал хийдэггүй. Гэхдээ өндөг хийдэг гэсэн чи бас амар гайхацсан за. Манайх өстө өндөг хийдэггүй шүү дээ. Тэгэхээр ер нь хүмүүс тэгэл өөр өөрсдийнхоороо сайхан густ юм шиг байна дөө. Өдрийнхөө хоолыг нэг юм гээд идчихээр эрт идчихээр өвлөх юм уу чавс. Өдөр ажиллаа тараад шууд харихчихснаа хазаагаа түлээж ороод энийг авч идлээ. Энэ тирамису бүр амар гоё амттай юм байна. Тирамису ер нь хамгийн гоё тоорч юм биш үү? Манай найз гэрээрээ тирамису хийдэг байхгүй. Зарч мартгүй л зүгээр ихээр нь хийчээд надад дээр ажил дээр жоохныг авчиж өгсөн. Гэсэн чинь амар гоё амттайсэн. Тийм болохоор би заавал тирамису хийж сурнаа. 9 тос дууссан байна. Баагаар л одоо энэ байна да. Энүүгээрээ болгоод хий. Цалингаа бухаар өндөг авах юм байна. 9 тос авах юм байна. За амтлагчуудаа гаргах чи мэдээж давс сахар ар перц ичээ шиг. Дүм. Хидэ. 고추죠. Гэрээ анслангаа юм ярьцгаанаа. Хоёрын season 4-ийг хүлээж исэн From гээд нэг цуврал хийсэн байхгүй юу? Тэр цуврал саяхнаас гарч эхлээд тэгээд нэгсэн дуусхийг нь хүлээж агаад өчигдрөөс үзэж эхэллээ 10 анги тийм ээ. Тэр ер нь нэлээд сонирхолтой. За яг хоо хэлсэн хүнд бол арай л амар сунжирцсан бол санагдаж байгаа. Гэхдээ нэлээд сонирхолтой санагдах байх. Би энийг эхлээд үзэх болсон шалтгаан нь болохоор манай нэг амар их кино үздэг найз байдаг байхгүй. Тэр найз маань би амар сонирхолтой цуврал эхлүүлээд гээд зүгээр эхлэл хэсгийг нь хэлж өгсөн чи би за наатнаас цаашаа битээр би зөвлөж үзмээр гээд үзчихсэн. Нэг тосгон байгаа байхгүй. Тэгээ тэр тасганаасаа болохоор гарч явах боломжгүй. Хүмүүс нь дандаа ингээд санаандгүй байдлаар ингээд яг ороод ирсэн гарах боломжгүй тосгонд орж ирсэн хүмүүс нь ингээд нэмэгцээр байгаад одоо овоо идэг хүн болсон. Тэгээд тэр тухайн хүмүүсийн талаар хэрхэн амьдарч байгаа, хэрхэн тэндээс одоо гэж гарах гэж тэмцэлж байгаа талаар нь гардаг. Өөр нэг сонирхолтой юм болохоор тэр тосгонд нь ингээд юм хүн шиг царайтай мангаснууд шөнө болохоор гарч ирдэг заяа. Тэгээд тэднэр нь хүн иддэг. Тийм болохоор шөнөөр болон одоо нөгөө нар загснаас хойшоо тэр хүмүүс нь гэрээсээ гардггүй. 10 ангитай болохоор өдөрт 2 ангаар нь үзье гэж ярьсан байгаа. Гэхдээ энэ сизон болж эхнээсээ дуусаад цаашаа ахаа сизон гарахгүй юм шиг үлээ. Сизон 1-ийг үзэж байхдаа юу ахаа сизон байгаа мó, сизон 2-ыг үзэж байхдаа ахаа сизон байгаа мó гэл арай л амар учир нь олдохгүй. Яг ямар учиртай гэдг нь гарахгүй явж байгаа л сизон 4 дээрээ утга нь олдох юм шиг байна. Тэгээ энэс цаашаа бол сизон байхгүй, энэ дээрээ дуусна гэсэн ашгүй дээ. Бас юм сонирхолтой байлаа гэхэд олон сизон гарах бол димэн шүү дээ, тий. 30 Reasons Why тэр олон season дими гэдгийг надад ойлгуулсан. Би анх гарч яхад нь за баг ахлах анги мангидаа ч үлээ үзчихсэн. Тэгээ season 1-ийг үзчихэл зөвхөн season 1 seasonтэй л кино юм байна гэж ботцсон байжгаад тэгсэн чи бүр саяхан season 4 хүртэл байдгийг нь олж мэдээд. За надад season 1-ийг амар таалагдсан юм чи зүгээр үзээгээд үзсэн чи бүр шал утгагүй болгоо ичдэг насаа. Зарим юмыг ер нь тэгтлэн сонжруулад урцгаад хэрэггүй штэ. Энэ нэрээ бит хоёрт ирсэн хурмын урлага. Манай нөхрийн үеэл нь хурмын хийж байгаа юм би. Даач хөдөө ажлын өдөр болохоор бит хоёр явж чадахгүй. Дандаа ийм сайн өдрүүд ажлын өдөр таарах юм те. Бит хоёрын хуримчин бас балжины ташнантай өдөр гэдэг амар сайн өдөр мөртлөө 4-р өдрийн ажлын өдөр байсан байхгүй. Энэ бас яг 4-р өдрийн ажлын өдөр лээ. Дорнод аймгийн Ташбалбар сум. Алтан гэрлийн гэр бүл гэсэн. Алтан гэрлийн гэр бүл гэж юм. Дурсамжныхаа хайрцаг тийм ээ. Та хэд нэрээ тийм дурсамжийн хайрцаг гэж байдгүй. Би амар удаан бодож байгаад тэгээд тусдаа гарснасаа хойшоо тийм дурсамжийн хайрцагтай болсон. Тэнд нь болохоор өөрсдийнхөө хамгийн чухал дурсамжтай тийм хайж болмооргүй тиймэрхүү зүйлсээ хийсэн. Тэн дээр нь болохоор хамгийн анх үргэлж явахдаа зүудэг байсан хоос бөгж, найзуудынхаа өгж байсан захиа, хуучин тэмдэглэлийн дэвтэр. За тэгээд дүүгийн маань хамгийн анх надад хийж өгсөн наамалч би нэгээ битээр зөндөө олуудаа зурж исэн. Тэр зургнуудаа гэж юу амар хөөрхөн юмуд хийсэн. Тэр нь бүр битээр хоримны үеэр өрн тэр харьцаг руу бас амар олон юм нэмэгцэн. Би таад нэрээ бүр дараа амар гоё цуглуулгатай хүн харуулна зөө. Манай тэр амар олон кино үздэг гэдэг байгаа найз шүү дээ.
Сүүлд Spider-Man үзчихэд тэр найзандаа очиж хоосон чинь хамгийн анх кино театрт үзснээсээ хойш бүх үзсэн киноныхоо ингээд тийг нь цуглуулад татгалцсан байвал яах вэ? Бүр галзуу байгааз тийм. Тэрнээс гадна юу амар хөөрхөн цуглуулгатай юм билээ. Пингийн цуглуулга, стикерний цуглуулга, тэгээд тиктний цуглуулга, захианы цуглуулга, зургийн цуглуулга гэх амар олон хөөрхөн цуглуулгатай байсан. За би бүр харж байгаадлаа. Үгүй надад амар гоё байсан. Би болохоор зүгээр ингээд янз янзын зүгээр хамгийн дурсамжтай маа хадгалдаг. Тэгсэн чи тэнд болохоор хүн ингээд англиад хадгалж ийн гэхээр шал өөр байгаа зү. Тэрээ би одоолох юм бол танаа дээрээ бичлэг хийж өгсөж тэгээд тэгж. Тэр болтолоос манай найзын дээр цуглуулах нь мэдээл өгч. Айр гэсүүл нэгсээ айрыг ууч марах юм даач гисдгүй. Өнөөдөр маш гонхтой юм тохиолдсон. Би ингээ хос халбах сэрээ хоёртой штэ. Энэгээр торт идсэн халтар авах зав. Сэрэнийх нь бариул нь хугарсан за. Тэгээд одоогийн байдлаар уншиж байгаа ном. Энэ амар сонирхолтой ном билээ. Ер нь дараа нэг номны бичлэг хий гэж бодоод байгаа. Тэгтээ энийг оруулъя за. Би ер нь бага байхын юм хүнд цүнхтэй явдаг за. Тэгээд чи заавал ингээ бүх номоо авч явах шаардлагатай юм уу? Хажууд суудаг хүүхдтэйгээ хамт ингээд ээлжлээж юм уу? Эсвэл ингээд хуваагаад авчиж болдгоо юм уу гэжсэн за. Тэгээд чи ингээ ийм хүнд цүнх өрөөд авах юм бол өсөлтөн цогсон бүх нэрэл амар тэгдэг гэсэн за. Тэр том Hi guys, welcome to my vlog. Hi vlog, welcome to my guys. Hello Kitty, hello Kitty, hello uncle. Oh. Одоо би утахгүй нэрээ микрофон анги камер хоёр авах гэж байгаа хгүй. Тэгэхгүй бол бичлэгний чанар тэгээд бас зарим хүмүүс уцаар бичиж байгаа болохоор юу ярьж байгаа сайн сонсогдохгүй байна. Ард нь амар чимээ ороод юм гэсэн. Уг нь нэг микрофон байгаа гэсэндээ тэрнтэйгээ одоо би тэрийг утсаагаа холбохын тулд дахиад холбогч гэдэг нэг зүйл худалдаж авах хэрэгтэй юм бил. DJI combo гэбэд юм лээ. Тэрийг нь ер нь захиалгаар болсон. Тэгээд баг хаалч боллоо. Хоолоо идэл тэгэл өнөөдрийнхөө влогийг ер нь дуусгая да. Стажиг хэрэгтэй хэрэггүй юм ярьлаа тий. Өнөөдрийнхөө влогонд ер нь хэрэгтэй хэрэггүй юм ярьлаа гэдэг нэр өгөө тий. За эхлээд хоолныхад дэжиг нөхөртөө хийх ёстой. За энийг болохоор өөрийнхөө эцэг ихтэй байсан ч гэсэн нөхрийнхөө эцэг ихтэй байсан ч гэсэндээ заавал эхэлж нөхөртөө аяглах ёстой. Манай шинэ гэр эзэгтэйнүүд надаас сурч аваарай. Би бол хоолны дээж аяглах ямар чухал вэ гэдгийг хүүхдтэйгээс мэддэг байсан. Зарим хүмүүстэй мэддгүй мэл ч тий. Би бол энийг маш чухал зүйл гэж боддог. Энэ 3 өний порцл болчихлоо доо. Одоо багтжээс ихтжсэн дэр тийм ээ. Хоол маань ийм болсон байна. Маш гоё юмтай болжээ. Зэ баяртай монголчуудаа. За. Зэ ингээд промо үзэж байна.